Төрийн албаагчтай холбоотой эерэг болон сөрөг сэтгэгдлүүд нийгэмд байдаг. Эерэг гэхээс илүү сөрөг сэтгэгдлүүд ач холбогдол өгч тухайн албаагчтай холбоотой таагүй мэдээллүүдийг түгээдэг. Энэхүү бүсчилсэн уралдаа дээрх асуудлыг хөндөж илтгэгчид судалгаанд тулгуурласан бүтээлээ оролцогчдод танилцууллаа. Жишээ нь сошиал орчинд зөвшөөрлгүй зураг бичлэг нийтлэгдэх харилцаанаас харилцаа үүсч хандлага бий болно гэдгийг тодтогч байлаа. Төрийн албаагчтай ёс бус харьцах, тулгын шаардах, захирах, душаах зэрэг сөрөг харилцаа хандлагаас үүдэн харилцан маргах олон тохиолдол байдаг байна. Тиймээс төрийн албаагчид үүнийг хэрхэн зөв харилцаа болгох, харилцан маргаан гарахгүй байгаад юунд анхаарах тал дээр хөндсөн сэдвүүд ч байсан байна. Ер нь бол харилцаанаас хандлага гэж үг гэдэг тийм ээ. За улсын хэлээр зорчиж байгаа иргэд маань эхлээд харилцааны асуудал дээр бас анхаарах хэрэгтэй. Мөн түүн дээрээс нь бас хандлагын асуудал гэж бас байгаа. Тэр маань нүглээсийг тухайн гүйцэтгэгч маань өөрөө хандлагаа зөв тодорхойлж өгөх хэрэгтэй. Энэ харилцан хоёр уялдаа маань өөрөө нөгөө харилцаа хандлагыг зөв тэнцвэржүүлж өгдөг л асуудал байгаа. Тухайлбал одоо юу гэдэг санамсруугаар нэг зурган дээр зургийн ард талд нэг ямар ч гим хоргоо нэг байцагч байлаа гэж бод. Зургийн дараад энд ийм болж байна, ийм бичлэгэнд энэ ийм болж байна гэдээ явчихдаг. Нөгөө гимгөө нөгөө эрсдэх айгүйх боломжтой байдаг. Тэгэхээр тэрийг хүмүүс боддгоо. Цаана нөгөө хүний сэтгэл зүй ямар байх вэ? Би ингээгүй бах чинь яагаад ингэж вэ гэж сэтгэл зүйн дарамтанд орох жишээ тий. Онол практикийн баг хурлыг аймаг цэцэргийн тамирын газрын ёс зүйн дэд хороо, Дархуул аймагт гайлын газрын ёс зүйн дэд хороо хамтран зохион байгууллаа. Шүүгчээр доктор дэд профессор Нарантуя, доктор Ариуна нар ажиллалаа. Энэ ёс зүйн дэд хороод төрийн байгууллагууд энэ ёс зүйн сэдвээс урсан сэргээх чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй юм бэ? Юунд анхаарах юм бэ гэдгийг тодорхойлж гаргаж ирэх юм аш холбогдолтой ийм арга хэмжээ болж байгаа. Ёс зүйн зөрчил ихэвчлэн нэг албаагчтай хоорондын харилцаа хандлага тийм ээ иргэдтэй одоо юу гэдгийг зөвсгөө хайцсан ч гэдэг юм уу ийм хөл байдлаар ихэвчлэн харилцаа хандлагатай холбоотой хөндлөлт мэдээлэлүүд ирдэг. Тийм. За мөн дүнжлийн энэ сүүлийн үед энэ цахим орчин тийм ээ цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой ч гэдэг юм уу иймэрхүү зөрчлүүд бас гарах магадaltaй. Ёс зүйн зөрчил эрсдэлт нөхцөл байдлыг одоо бодитоор хэрхэн шийдвэрлэх үү? Мөн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороодын ажлыг сайжруулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, мөн түнчлэн ёс зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг одоо эрдэмтэн судлаачдын бүтээлийг болон одоо ажлуудыг нийтэд сурталчлах, мөн түнчлэн одоо ёс зүйн шинэлэг санаа, ёс зүйтэй холбоотой одоо шийдвэрлэж болох үз санаа авч болох үз энэ одоо асуудлуудыг хилцэж байгаагаар онцлог юм аа. Бүсчилсэн онол практикийн хуралдаа Дархуул аймгийн төрийн байгууллагын албаагчдын төлөөлөл Цэлэнг аймгийн гайлын газрын улсын байцаагч, Дархуул аймагт гайлын газрын улсын байцаагчид оролцлоо. Хурлаар үдээс өмнө 4, үдээс хойш нийтдээ 9 илтгэл танилцуулжээ. Тэдний хөндөж байгаа сэдвийг тоомлбол төрийн байгууллагын өргөдөл гомдлын хариу үйлдлийн үр нөлөөг үнэлэх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд зохицуулах хундаа хэрэглэх зөрчлийн тухай, хүний эмзэг болон хувийн мэдээлэлээр бусдыг гутаах явдлыг даслан зогсоох арга хэмжээ зэрэг 9 өөр агуулгаар илтгэлээ бэлтгэжээ.